Hey guys, та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол алдарт ютубер Монголын хамгийн анхны 1 сая subscribe хүрсэн ютубер болох Gremix-ийн талаар та бүхэнд ярьж хүрэх гэж байна. За бичлэгээ эхлэхээс өмнө нэг анхааруулах зүйл байна. Энэ нь болохоор та бүхэн бичлэг эхлэхээс өмнө чипсээ бэлдээд хажуудаа бас кола ундаа ч юм уу ундаага бэлдээд тэгээд тухлан суугаад миний бичлэгийг таалан сойрхож үзээрэй guys. За улын ярилцлагуудаа бичлэг рүү орё гэж бодож байгаа ч бичлэг эхлэхээс өмнө намайг дэмжиж дор байгаа хэсэгт subscribe дараад өгөөрэй. За хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Let's go. За Gremix буюу жинхэнэ нэр нь Манбаяр өвхтэй Ганбаяр 1996 оны 5 сарын 16-нд Улаанбаатар хотод төрсэн байгаа. За Gremix-ийн одоогийн шаналынх нь subscribe нь болохоор 1.4 сая. Тэгээд Gremix Gaming гэдэг бас тусдаа шаналтай. Энэ нь болохоор 730 мянган subscribe-тай байна. Тэгээд багтаа ерөөхдөө ямар хөө хөвгт байсан бэхээр их даруухан тэгээд дээрээс нь их дотгошоо хөвгт байсан. Тэгээд ягаад дотгошоо хөвгт байсан гэхээр хүмүүстэй ер нь төрүүлж очиж нэг юм ярьдаггүй, ялангуяа танихгүй хүмүүстэй очиж ингэж юм ярьдаггүй. 10 жил байхдаа гэсэн тийм онцгойрсон бусдаас нэг онцгойрч одоо ангидаа нэг танигдж манигдсан ч юм уу тийм хөвгт байгаагүй. Ер нь их дотгошоогоо тийм хүмүүстээ нэг юм дуурч ярьдаггүй, тийм ичимхий ч юм уу тиймэрхүү хөвгт байсан. Тэгээд 8 настайдаа хамгийн анх компьютертэй танилцсан. Энэ нь болохоор ах нь гэртээ компьютер худалдаж аваад тэр нь болохоор хамаатны ах нь. Хамаатны ахындаа ингээд хагасаа бүтэн санд ингээд байнга очоод тэгээд компьютер тоглодог байсан байгаа. Тухай тоглодог тоглоомоос нь таагүй хэлэх юм бол Lord of the Rings тэгээд дээрэс нь Warcraft гэсэн тоглоомуудыг тоглож өссөн. Тэгээд 2014 онд YouTube сувга хамгийн анх нээсэн байгаа. Тэгээд YouTube сувга нэгээд 2 бичлэг оруулсан. Тэр 2 бичлэг нь болохоор Dota-гийн бичлэг. Тэр бичлэгэн дээр ямар нэгэн байдлаар өөрийнхөө нүүр царайг гаргаагүй зүгээр ингээд жоохон танилцуулж ярьсан байдлаар тийм 2 бичлэг оруулсан. Тэгээд 2 бичлэг оруулчаад энэ ахиж бичлэг оруулаагүй 2 жил алга болсон байгаа. Тэгээд 2 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэхээр Gremix тухайн үед оюутан байсан. Тэгээд 2 дугаар курст ороод за ер нь би сошиалд интернет ертөнцид ямар нэг юм хийх хэрэгтэй байна гэж дотор бодож эхэлсэн. Тэгээд тухайн үед монголчууд бол бүгд Facebook-ийг ашигладаг байсан. Бүгд Facebook ашигладаг. Тэгээд Facebook-т ямар нэгэн байдлаараа гейминг тийм бичлэг ч юм уу оруулъя гэж бодсон ч тухайн үед Facebook дээр бичлэг тэгж оруулдаг хүмүүс бас нэлээдгүй байсан байгаа. Тэгээд Gremix за тэгэхээр би ер нь Facebook-т оруулаад байгаа амжилт олохгүй юм байна гэж бодоод YouTube-д оруулъя гэж бодсон байгаа. YouTube тухайн үед хоосон байсан, хов хоосон. YouTuber гэж Монголд байгаагүй. Тэгээд тухайн үед бичлэг оруулдаг байсан чинь ганц 2 хүн байсан. Тэд нар зүгээр нэг сонирхолтой бичлэгч оруулдаггүй. Тэгээд Gremix дотор бодсон байгаа. За YouTube-д би бичлэг оруулах юм бол одоо ямар ч өрсөлдөөн байхгүй учраас энэ амжилт олж магадгүй гэж бодоод жинхнээсээ YouTuber болъё гэж зориод тэгээд бичлэг оруулж эхэлсэн. Тэгээд 3 дахь бичлэг оруулахдаа болохоор ямар нэгэн царай мараа гаргаагүй оруулсан. За 4 дахь бичлэгнээсээ болохоор өөрийнхөө царайг гаргаад тоглоом тоглож байгаа бичлэгээ оруулсан. Гэсэн чи тухайн үед оруулсан бичлэг нь нэг 4 дахь бичлэг оруулсан нэг 1000 үзэлт аваад тэрний дараах нь 200 300 ер нь хандлт нь их амар өсөхгүй жоохон муу байгаад байсан. Яг ийм subscribe баг нэмж өгөхгүй. Тэгээд Gremix дотор бодсон байгаа. За энэ чигээр яваад ивэл угаасаа болохгүй юм байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд гадаад ютуберүүдээс судалгаа хийж эхэлсэн. Тэгээ судалгаа хийсэн ютубер нь болохоор өөрийнх нь хамгийн их үздэг, хамгийн их дуртай ютубер. Энэ нь болохоор PewDiePie гэдэг ютубер. Тэгээ PewDiePie гэдэг ютуберийн бичлэгийг үзэж байхдаа бичлэг эхлүүлээл нэг үтсэн чи дууссан. Яг юу болоод өнгөрснийг юу санахгүй ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ энэ хүн англиар яриад байгаа шүү дээ PewDiePie гэдэг ютубер тоглоомны бичлэгээ. Тэгээ дотор бодсон. Маш сонирхолтой англиар ярьж байгаа мөртлөө маш сонирхолтой бичлэгээ хийдэг. Дээрээс нь маш хөгжилтэй юм байна гэд. Бичлэг нь маш хөгжилтэй учраас тэрэнд нь татагтаад байна гэж бодоод өөрийнхөө бичлэгнүүдийг хөгжилтэй байдлаар хийвэл заавалч тоглоомын бичлэгч гэлтгүү хөгжилтэй байдлаар хийх юм бол хүмүүс их үзэх юм байна гэж дотроо бодсон байгаа. Тэгээ тэрнээс хойш бичлэгнүүдээ ерөөхдөө хөгжилтэй байдлаар тийм гейминг бичлэгнүүдийг хийж эхэлсэн. Тэгээд мэдээж яг хөгжилтэй байдлаар хийж гэж бодоол бичлэг хийгээл нөгөөх нь овоож цэцэл хандлт нь өсөөл ирнэ гэж байхгүй шүү дээ. Нэлээд хэдэн бичлэг оруулсны дараа өөрийнхөө арга барилаа баг багаар олоо. Тэгээ бичлэгчсэндээ чанар нь ерөнхийдөө сайжраад тэрнээс хойш хандлт нь ингээд баг багаар өсөж эхэлсэн. Ялангуяа хүүхдүүд их үздэг болоод тэгээ Gremix за албан ёсоор ерөнхийдөө ютуберээр гайгүй ингээд явах юм байна да гэж бодоод subscribe 2000 хүрсэн, 3000 хүрсэн. Тэгээ дээрэс нь сүүл рүү 30000 хүрсэн, 40000 хүрсэн Тэгээд телевизийн нэвтрүүлэг хүртэл ярилцлаганд дөрөгдөж орж мороод нэлээд гайгүй амжилттай болсон. За тэгээд яг тэр үед болохоор нэг сонирхолтой зүйл болсон байгаа. Энэ нь болохоор Mongolian's Next Top Model гэдэг нэг шоу зохион байгуулагчсан та бүхэн санаж байна уу? Тэнд оролцож байсан бас нэг хүчтэй оролцогч Балжтмаа гэдэг охин байгаа. Маш царайлаг охин. Тэгээд Балжтмаа гэдэг охиныг крашладаг над таалагддаг маалагддаг гэдгээ өөрийнхөө одоо сошиал хуудсанда ил гаргасан. Тэгсэн чинь тэр нь амар хандлт аваад
Тэгээ Gramix-тэй хөө энэ ч хандлт аваад шүү те. Энийг жоохон үргэлжлүүлээд ингээ бол хүмүүсийн хандлагыг айгүй авах юм биш үү гэж дотроо бодоод тэгээ үргэлжлүүлээд жоохон бичлэг хийгээд одоо надаа Balstmag crashлдаг энэ төр гэж жоохон явсан. Тэгээ тэргээрээ дамжуулаад гайгүй хандлт аваад Balstmata тэгээд санаандгүй байдлаар таарсан байгаа. Тэгээ таараад зугтчих гэж бодсон чинь найзууд нь ингээ дагуулж яваад Balstmata уулзуулсан. Тэр үед Balstmata уулзахдаа амар сандраад бүр одоо гацч мацаад хэлэх болдохгүй байсан гэж ярьдсан байлээ. Тэрний дараа ахисны уулзахдаа бол арай гайгүй байсан. Тэгээд энэ Balstmag crash гэдэг нь гэсэндээ нэлээд хүмүүст түгээд хандлт авсны хүчинд Gramix Balstmag 2 нэг телевизийн шоу нэвтрүүлэлт ороод тэгээд болж исэн удаа байгаа. Яг хэдэн хоногт нь би санахгүй би нэг үзчихсэн. Тэгээд хоорондоо боолч юм болоод баг үргэж гэсэн тийм шуум бол гарсан. Гэхдээ энэ ямар нэг байдлаар Gramix Balstmag 2 тийм хайр дурлалын ч юм уу тийм үерхлийн харилцаатай бол байгаагүй. Энэ бол зүгээр шоу байсан. Хүмүүсийн хандлтыг авахын тулд хийсэн тийм шоу. Тэгэд яг хүмүүс болохоор энэнийг дуусан дараа Gramix Balstmag хаягдчихлаа гэж яриадсан те. Энэ бол тийм байга энэ ерөөсөө үерхээгүй шүү заяа guys. За тэгээд 2018 он болсон. 2018 онд Gramix 100,000 subscribe-ийн болцлыг хангаж Silver Bat авахар болсон. Тэгээд Silver Bat авах өөрийнхөө special бичлэгийг оруулсан. Тэрийг би бол судалж байхдаа үзсэн байгаа. Тэгээд судалж байхдаа үзэхдээ маш одоо бахархсан гэх юм уу Gramix-ээр. Ягаад тэгэхээр Gramix-ийн хувьд гейминг бичлэг хийдэг, тэгээд entertainment тал руугаа бичлэг хийдэг юм шүү дээ. Тэгсэн чинь тэр бичлэгнийхэн тайлбар дээр нь юу гэж оруулсан байсан бэ гэхээр энэ бол аяллаа дөнгөж эхлэл гэж оруулсан байсан. Тэгэхээр entertainment gaming тийм бичлэг хийдэг ютубер байлаа гэхэд өөрийнхөө доторх мотивац юм уу те. Дээрээс нь ялангуяа тэр ментал нь ямар амар мундгийн те сэтгэл зүйн хувьд те. Ихэнх ютуберүүд ч юм уу одоо 100,000 хүрлээ зориг биелжлээ одоо болчлоо ч гэдэг юм уу те. Тэгж яваад 100,000-аас дээшлэхгүй тэр чигээрээ унтсан ютубер зөндөө байгаа. Гэсэн ч Gramix өв тэгж бодоогүй 100,000 хүрсэн мөртлөө бүр цаашаа би явж чадна. Эннээс илүү зүйл надад байгаа гэж дотроо бодсон тийм нүдэнд гал дүрлэлтсэн юм залуу байсан байгаа. Тэгээ ийм сэргэлэн залуугийн хувьд гэх юм бол 2018 оноос хойш сая subscribe-ыг зориод тэгээ дээрэс нь зөвхөн Монголдо биш Азиа танигдъя. Дээрэс нь дэлхийд танигдъя гэж зориод явсан. Тэгээ 2023 онд тав хүн юу болсныг мэдчихэж байгаа. 1 сая subscribe хүрсэн. Тэгээ 2023 онд хамгийн анхны Монголын 1 сая subscribe хүрсэн ютуберээр шалгараад тэрнээс гадна Gramix-ийн хувьд гэх юм бол Orc, Сүүлчээ Монита, би имээ болохгүй зэрэг кинонууд хүртэл тоглоод амжсан. Дээрээс нь өөрийнхөө хүүтэн байна. Сангамсаал гэдэг нэртэй дуугаа хүртэл гаргасан. Эндээс хамгийн их хандлт авсан нь хүүтэн байна гэдэг нэртэй дуу нь хамгийн их хандлт авсан байгаа. Тэгэхээр Gramix-ийн хувьд зөвхөн ютубер гэлтгөө олон зүйл рүү бас өөрийгөө сорьсон ийм мундаг залууг та бүхэн харж болно. Тэгээ 2024 оны 2 сарын 20-нд Grammys Chest гэдэг нэртэй өөрийнхөө дэлгүүрийг нээсэн. Энэ дэлгүүр нь Монголд түүхэн амжилтыг тогтоосон. Ердөө 2 өдрийн дотор бүх бараа нь зарагж дууссан байгаа. Gramix тэгэхээр хүүхдүүдийн дунд ямар их алдартай байгааг та бүхэн эндээс харж болно. Тэгээ сүүлийн үед одоо хийж байгаа бичлэг нь гэх юм бол Mr Beast гэдэг дэлхийн номер 1 ютубер байгаа. Энэ дэлхийн номер 1 ютубер нь болохоор та бүхэн би өөрөө бас энэ дээр бичлэг хийсэн байхгүй. Энэ ютуберийн хийдэг бичлгүүдээс та бүхэн товчхон дурдъя. 50 цаг өмнө туйлд амьдэрсэн нь 7 хоног далаад өнгөрүүлсэн нь гэдэг ч юм уу те. Ямар нэг юм игээд ингэсэн тэгсэн гэсэн тийм челленж маягийн бичлгүүдийг оруулдаг. За Gramix-ийн сүүлийн үед хийсэн бичлгүүд нь болохоор ютуберуудын дунд нэг үйс нэг цагсны тэмцээн зохиов. Аврах том хөлөг тоглоом тоглов. Японд очиж алдартай хүмүүстэй уулзууч гэдэг юм уу те. Ерөнхийдөө яг Mr Beast-тэй санаа аваад тэгээд адилхан дурайсан тийм бичлгүүдийг оруулсан байгаа. Жохон өөр. Тэгээд энэ нь бол тийм муу зүйл гэж би бол бодохгүй байна. Ягаад гэвэл Японд бас нэлээд алдартай их топ баравд ордог ютубер байдаг. Энэ болохоор Хажиме Шачо гэдэг нэртэй ютубер. Энэ ютубер нь баг Mr Beast-ийг яг дуурайгаад яг тэр тайтл майдл бүх юмын дуурайгаад тэгээд Японд хийсэн тийм одоо челленж маягийн видеонуудыг оруулдаг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар копи хийсэн гэсэн үг шүү. Зүгээр л тэр ютуберээс санаа аваад хийсэн гэсэн үг. Энэ бол муу зүйл бол огт биш. Хин ч гэсэндээ мундаг хүмүүсээс санаа авдаг. Ийм төрлийн бичлэгийг бол сүүлийн үед оруулаад байгаа. Gramix-ийн би одоо бүх 600 эдэн бичлэг оруулсан байгаа байхгүй. Тэр бичлэгүүд бүгдийг харсан. Ингээд гүйлгээд. Тэгээ гүйлгээ харахад бол 90% нь тоглоомын бичлэгнүүд байсан. Тэгээ тэрний 10% нь болохоор reaction, тэгээ vlog, тэгээ сүүлийн үед одоо тэр Mr Beast-тэй адилхан саксны тэмцээн зохиов, аврах том хөлөг тоглоом тоглов, тэгээ Японд очиж алдартай хүмүүстэй уулзсан болчихсон те. Тиймэрхүү жоохон next level бичлэг оруулахаар зориод явж байгаа юм байлээ. Тэгээд та бүхэн сонирхож магадгүй те. Тайтл дээр ч гэсэндээ Gramix найз охинтой юу гэдэг. Тэгээд Gramix найз охинтой юу гэдээ би Google-ээс хайгаад судалсан. YouTube-ээс хайгаад үзсэн. Ерөөсөө оновчтой 5 маа мэдээлэл гараагүй. Тэгээд YouTube-ээс хайсан чинь нэг
AI охинтой болзоо хийсэн VR зүгээд болзоо хийсэн тийм бичлэг гарч ирсэн. Тэрнээс өөр тийм хувийн яг амьдралын талаар ерөөсөө товч тодорхой мэдээлэл ерөөсөө олдохгүй гадсан байхгүй. Айгу нууц байгаадсан. Тэгээд за ер нь бол Chat GPT мэдчихэж магадгүй гэж бодоод би Chat GPT-гээс асуусан байгаа. Тэгсэн чинь Chat GPT надад ингэж хариулсан. Gremix нь Монголын алдартай контент бүтээгч бөгөөд түүний хувийн амьдрал тэр дундаа хайр дурлалын талаар олон нийтийн анхаарлыг татдаг. Гэвч тэрээр энэ талаар тодорхой мэдээлэл хуваалцдаггүй тул найз охинтой эсэх нь тодорхойгүй байна. Түүний YouTube сувгийн зарим бичлэгүүдэд найз охинтой холбоотой сэдвүүдийн хошин байдлаар хүндсэн байдаг ч эдгээр нь хэвшлэн зохиомл эсвэл хошин байдлаар хийгдсэн контентууд юм а. Тиймээс Gremix-ийн найз охинтой эсэх талаар баттай мэдээлэл байхгүй бөгөөд энэ түүний хувийн амьдралд хамаарах асуудал тул хүндэтгэлтэй хандах нь зүйтэй юм а гэж надад хэлсэн. Бараг AI буюу Chat GPT нэг загнаад байгаа юм шин тий. Хувийн амьдрал учраас чи хамаагүй орж болохгүй болохгүй гэдэг. Тэгээд тиймэрхүү болсон. Тэгээд уус олдохгүй байгаа гэдгээс хавуулаад тэг Gremix 1996 онд шүү дээ. Одоо ч 29 настай дараа жил бараг 30 хүрлээ. Тэгэхээр энэ 2014 оноос хийсэн гэж 10 жилийн энэ хөдөлмөрийн YouTube-ийн хугацаанд данга YouTube-ээ бүх юма зориулаад явна гэж багт хүн лимжээ амьдрын шүү дээ. Тэгэхээр найз хүнтэй бол байсан байж таараа бах. X бол байгаа бах. Гэхдээ тэрийг олонд ингээд ил гаргадаггүй хувийн амьдрал бол ийм нууцлаг бас YouTuber байгаа. Тэгээ хувийн амьдрал ил гаргадаггүй учраас угаасаа энэ талаар угаасаа мэдэхгүй байна. Ямар ч найз хүнтэй байсан байх өдийг хүртэл одоо ч найз хүнтэй байж магадгүй нөх одоо зураг мураг ил болдгоо шилтгаан холын харилцаа гэж яадаг холын зай харилцаа. Тэгээд мэдэхгүй байна. Ямар ч тач Gremix бол Монголд нэлээд алдартай учраас ирээдүйд найз хүнтэй болцсон байж байгаа хоорондоо болж байгаа зураг мураг нь ил болоод гарахыг үгүйсэхгүй та бүхэн бас Gremix-ийг найз хүнтэй гэдгийг батлах зүйл байвал мэдж байгаа зүйл байвал дор комент зөвлөдөгрээ за жок энэ бол жок шүү за хувийн амьдралын талаар өөрөө хувь хүн ярихгүй байхыг бодоход энэ талаар нь би нэх амар судалж муулж оруулахыг бол хүсэхгүй байна. Тэгээд Gremix бол Монголын бас хамгийн алдартай ялангуяа хүүхдүүд хамгийн алдартай YouTuber үнэхээр бас бишрмээр юу юм энэ олон жил тасралтгүй ингээд бичлэгээ цаг тухайд нь ингээд хийгээд явсан энэ менталыг бол үнэхээр бишрмээр байна. Тэгээд дээрэс нь маш тууштай ийм мундаг залуу энэ талаар судалсандаа баяртай байна. Тэгээд би монгол хүний талаар анх удаа судлаа. Тэгээд дараагийн бичлэгээр бас нэг хүний талаар судлаад оруулаа гэж бодож байна. Та бүхэн дор байгаа комент хэсэгт хэний талаар яриулмаар байна. Чөлөөдөө бичиж олно шүү заяа. За миний хувийн талаасаа би хэний талаар оруулмаар гэвэл би Түшиг ахын талаар судалж оруулъя гэж бодож байна. Та бүхэн юу гэж бодож байна? Дор комент зүйлтэйгээрэй guys. За олон юм ярилгүй өнөөдрийн бичлэгийг энэ үргээд өндөрлцгөөе. Bye guys. Subscribe дарахаа мартавчаа.